Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж ч бас чадна. Хэрхэн таны мэдлэг, сонголт, дадлын үр. Сайн байцгаана уу? Та бүхний орой амгалан айлтгая. За өнөөдрийн манай цуврал лайвд маань нэг эхэлж байна. За тэгээ өнгөрсөн лайваар бол бид нар ер нь бол энэ хүүхдийн хоол гэж юу вэ гэдгээ хоёр удаа ярилцаад бол дууссан байна. Дуусгаж байх үедээ хүүхдийн хоолны сэдэв бол дуусна гэж юусоо байхгүй. Ер нь хоолны сэдэв гэдэг бол одоо зах хязгааргүй сэдэв байна. За тэгээд тэр тусмаа нөгөө манайхны хувьд ийм нэг тийм буруутай ойлголтууд давамгаалцсан нэг иймэрхүү байгаа үед бол энэ сэдэв бол үнэхээр зах хязгааргүй юм байна. Тэгээ бидний хувьд бол нэг юун түрүүнд эхнээс нь ингээд нэг жоон зүйлүүдийг ингээд ойлгуулад явах юмсан гэдэг нэг ийм л зорилгын үүднээс л энийг эхлүүлээд тааш. Тэгээд та хэд маань хүмүүс маань бас их сайн үзэж байна. Буцаад бас бид нартэй их нөгөө нэг харилцаа маань их л өргөжөөд байна л да. Одоо шинэ комментууд, бичлэлт бол нэмэгдээд байна. Тэр хэрээрээ бас биднэрт асуулт ч их нэмэгдэж байна. За тэгээд асууж яах гэдэг бол үндсэндээ энэ сэдв рүүгээ хүмүүс орж яана гэсэн утгатай. Тийм учраас бид нэр асуултан дээр хийж байгаа. За тэгээд уламжлалсаар бидний лайв нэг үндсэндээ нэг 2 хуваагаад байгаа шүү дээ. Үндсэн сэдвээ тэр өдрийнхөө сэдвээ ярихаас өмнө урд өдрийнхөө сэдвийн комментуудад хариулах юм зорилготой. Тэгээд яг лайвын өөрөө асуултанд хариулна гэдэг бол их цаг хугацаа алдсан. Хариулж болно. Гэхдээ хамгийн гол нь нөгөө бид нэр лайваа ер нь нэг бас хүний цаг зав гэдэг үүднээс нэг 30-40 минутанд батаа гэж ингэж хичээж байгаа учраас нөгөө асуултуудыг ингэж хайж болоод хариулах гал ингэж би одоо жишээ нь өөрөө ингэж хайгаал ингэж авах бол бас хэцүү гэж бодож байгаа учраас ингэ дараа нь ингэ хариулаад байгаа. За тэгэхээр өмнөх юун дээр бол нэлээд хэдэн асуултууд ирснээс бид нэг хэдэн ийм зүйлүүдийг нэг саналыг тэгээд хэдэн асуултууд ингэж хариулах гэж байна. За жишээ нь 1 сар хүртэл сүү өгөхгүй гэж яриад байх юм энэ талаар юу гэж яах вэ гэж. Тэгэхээр одоо хүүхэд бид нар сая бор хоол ярьсан. Тэгэхээр хүүхдэд бор хоолнд оруулах тэгэл тэр бор хоолны өмнөх бэлтгэл хугацаанд бол ерөөсөө тэр бор хоолнд оруулж байгаа бэлтгэлд ерөөсөө бид нэр сүйтэй янз бүрийн хоолнууд дээр нь тэгэл тараг аарц эдэм гэл ингээл дандаа сүү цагаан эдэний бүтээгдэхүүнүүдийг л өгөх ёстой шүү дээ. Бид нар бол энийг өмнө бол ярьчихсан. Тэгэхээр 1 сар хүртэл хүүхдэд сүү өгөхгүй гэж бол ийм юм бол ерөөсөө байхгүй. Харин ямар сүү өгөх вэ гэдэг асуудал нь байгаа. Тэгэхээр бид нар өмнө кофений сэдвүүдээр яриад байгаа шүү. Тэгэхээр тэр урамлын гаралтай тэр хуурай сүү гэж одоо монголчуудын нэрлээд байгаа. Гэхдээ үнэн чанартай бол хуурай сүү биш. Энэ бол өөрөөр тос крем гэж нэр хэлсэн. Тэгэхээр энийг бол хүүхдүүд нэг нас байтугай ер нь бол хүүхдүүд бол өгмөөргүй хүнс. Эн чинь өөрөө нөгөө эрүүл одоо өнөөдрийн ярих гэдэг сэдв эрүүл бус хүнсний чи одоо гол төлөөлөгч болох хүнс учраас энийг бол хэрглэж болно. Тодорхой хэмжээгээр хэрглэж болно. Хамгийн гол нь энийг бол хүүхдүүдэд бол өгөхгүй байгаа ч гэдэг. Тэгэхээр 1 сар. За тэгээ сүү, тараг, аарц, эдэм гэдэг ингээд энэ асуудлууд бол бүгдээрээ сүү цагаан эдэг гэдэг бүлэгт багтаж байгаа учраас энэ бол нэг л юм хүнснүүдээ гэж нэг бүлгийн хүнснүүд гэж ойлгох хэрэгтэй. Сүү өгөхгүй гэж одоо яриад байгаа шалтгаан хаанаас гарал үүсэлтэй энэ одоо тэгэхээр зэрэг би энэ тохиолдолд ерөөсөө хүүхдэд сүү өгөхгүй. Нэг нас хүртэл сүү өгөхгүй гэдэг юмн дээр бол ерөөсөө ийм юм бол байхгүй. Харин ч хүүхдэд сүү өгөөч. Бор хоолнд оронгууд нь хүүхдэд сүү өгөөч. Харин ээжүүд нь угаасаа сүү муутай байсан бол ер нь хүүхдүүдтэй аль болох эрт юу ах вэ? Бор хоолнд орох цагаас өсвөлээд 5-6 сараас өсвөлээд ер нь бол сүү өгж явах хэрэгтэй. Сүүгээ өгөхдөө бол тодорхой нөгөө дулааны боловсролтод орж хөөрүүлнэ. Хөөрүүлснийхаа дараагаар тодорхой тэр хүүхдэд өгөхдөө нэг температураа барьж өгсөн. Сүүг нь их халуун өгснөөс болоод хүүхдүүдийн өвтгөн хатдаг. Тийм учраас сүүнийхээ температурыг яг тохируулж өгөх ёстой гэдэг. Тэгэхээр биеийн температуртай ойролцоо сүү өгнө гэдгийг та бүхэн мэдж байгаа шүү дээ. За тэгээ ингээд сүү бол өгөх хэрэгтэй байх нэ. Тэгэхээр 1 нас хүртэл хүүхдэд сүү өгөхгүй мөхгүй. Зөв би бол нэг ийм үг уншиж байсан шүү. Сүү бол туглын тижээлээ гэдэг юмыг бол би уншсан. Тэгээ энийг ингэж бичнэ гэдэг бол үнэндээ жоохон утгагүй. Хүн төрлөختөн энэ олон мянган жилийн туршид амтны сүүгээр хоолсоор л ирсэн. Ямааны сүү, үнэний сүү гэд ингээл өгж ирсэн. Тэгэхээр сүү гэдэг зүйл бол хүүхдийн үндсэн тижээлд орно.
За эрүүл хоолтын нэг том бүлэг байгаа. Тэгэхээр энэ бол юм байна. За 13-ыг хүүхдэд ер нь 7 хоногт хэдэн удаа өгөх вэ гэж байна. Тэгэхээр 13-ыг тэр хэдэн удаа өг, хэдэн удаа өг гэдэг юм байхгүй. 13-ыг та бүхэн хэрвээ хүүхд чи идэж байвал өдөр болгон ч өгж болно. 13-ыг идэхгүй байгаа хүүхдэд өдөр болгон өгөхгүй ч юм уу заавал тэгж шаардаад авах хэрэг байхгүй. Хүүхдтэй 13-ыг ойлгуулад хүүхдтэй одоо 13-ыг идүүл сурах юм бол энэ одоо үнэхээр чухал байна. Тэгэхдээ 13-ыг та бүхэн бас яаж өгж байгаа вэ гэдгээс бодолцоорой. 13-ыг одоо ямар хэлбэрээр өгөх гээд байгаа юм бэ? Нөгөө багсарч одоо нэг 13-д зуурна гэж замбаа гэж хэлдэг шүү дээ. Ингэж өгнө гэж байгаа бол тэр зуурч байгаа тос чи ямар ах вэ? Тэрэн дотор хийж байгаа элсэн чихрийнхээ агуулмжийг ямар байх вэ гэд. Нөгөө 13 хэдий өгж байгаа ч гэсэн тэрийг нөгөө транс тос бүхий одоо нэг ургамлын тосоор зуурч өгөөд дээр нь тэгээд маш их хэмжээний чихэр хийгээд ингээд өгөх юм бол өөрөө тэр бас нөгөө 13 гэдэг бол агуулга бас алдан шүү гэж хэлхийг бол хүсэж байна. Тэгэхээр хүүхдтэй бол яг тэд эдид үг гэдэг юм бол байхгүй, хамгийн гол нь ямар хэмжээтэй өгж байна, юугаар найруулж өгж байна уу гэдэг нь өөрөө их чухал байна. Тэгээд 13 бол өөрөө бас их үнэт хүнс. Ер нь бол үнэтэй хүнс. За 13-аар тэр битэл одоо юу исэн ч амттай болно шүү дээ. Одоо гуляшны янз бүрийн соус бэлтгэхэд 13-ыг ашиглахад маш гоё амттай соуснууд болдог. Тэгэхээр зэрэг 13-ыг бол түгээмэл хэрэгжилж байвал сайн гэж бол би хэлэх гээд байна. За харин ямар яаж босруулж өгч байгаа гэдэг. За 7 настай хүүхдэд өдөр бүр ингэний хоорм өгч болох уу л гэж байна. Тэгэхээр зэрэг хэрвээ ингэний хоормыг нь олдоод тэгтээ ингэний хоорм нь өөрөө чанартай сайхан байгаад тэгээ ингэний хоормоо чинь өдөрт хүүхдэд өгөх юм бол өдөрт нэг аяга ингэний хоорм уулгах нь бол одоо нөгөө өдөр болгон нөгөө 2 аяга сүү 4 хүртэлх аяга сүү уулгах гэдэг байна шүү дээ. Бага наснаас нь ахвал ингээ явсараад эдэр насны нөгөө одоо өсвөр насны хүүхдүүд чинь бүр 4 аяга сүүний нормтой байна шүү. Тэгэхээр энэ 4 аяга сүүний нормыг чинь одоо нэг аягын ч юм уу тэр хэмжээгээрээ нөгөө тэнцэх хэмжээгээрээ нөгөө сүүний хэрэглээг л хангаж өгч байгаа учраас игний хоорм гөхөд бол одоо юу яах буруу шах зүйл бол үнэхээр байхгүй. Тэгэхээр игний хоорм нь олдсон болж байвал одоо хүүхдэд өгөхөд бол юутай. За игний хоормыг одоо хит олон аягийн төр болгоно өөрөө тэр өөрийг өөх тос доторхоо тосны авламжийн тэр нас өндөр шүү дээ игний хоорм чинь. Тийм учраас өдөрт бол нэг аягыг өгөөд хахад бол ямар ч асуу. Угаасаа тэрнээс илүү хүүхэд ууж чадахгүй дээ. Ер нь том хүн ч гэсэн игний хоормыг одоо тийм их хэмжээгээр ууя гэхэд бол угаасаа нөгөө ингээд их хурц одоо энгийн үгээр хэлбэл их хурц бүтээгдэхүүн учраас тийм их ууж бас чаддаггүй шүү. Тэгэхээр харин игний хоормоо өгтөө дотор нь чихэр хийж уулгадаг шүү. Ер нь бол аав ээжүүд нэг зүйлийг анхаараасаа гэж үзэж байна. Энэ тараг болон игний хоормог одоо янз бүрийн сүм бүтээгдэхүүн уулгахдаа дотор нь чихэр хийж уулгадаг энэ буруу дадал зуршлыг бол ер нь бол болиулах хэрэгтэй. Яг тэр хүүхдээ унган тэр бүтээгдэхүүнийх нь яг тэр натурал амт гэж хэлдэг шүү дээ. Өөрийнх нь тэр унган амтанд нь дасгаж тэр бүтээгдэхүүн дуртай болгох нь өөрөө их чухал байгаа байхгүй. Зүгээр одоо гашуун тараг мараг гэж яригдана л да. За тийм үед бол мэдээж сүгээр хорших жоохон чихрээр амталж өгөх энэ төр тохиолдлууд бол байж болно. Гэхдээ аль болох та нар чихрийн хэрэглээг буруулах үүднээс энэ зүйлсүүдийг чихэргүй болгох нь бол их зүгээрээ. За тэгээ хүүхдээ олондор бол бид нар бас өмнө дурдлуу яалаа би сайн санахгүй байна. Ер нь бол хүүхдүүдтэй тараг уулгана өгөхөөс ш тэр йогурт энэ төр бол төдийлэн сайн биш ээ. Тэгээд ер нь бол бид нар энэ явцдаа ер нь сүүний тухай бол би бол бусад өөр телевизүүдээр ярьжсэн л да. Энэ лайв дээр бол яг ер нь бол энэ ярьж явах явцад сүүний бие даасан нэг юм 2 3 сэдв бас явах хэрэгтэй хаа гэж бас хүмүүсийн юунаас бол төрөө та. За өдөрт хэдэн удаа махан ол өгөх хэрэгтэй вэ гэдэг ийм асуулт ирсэн байна. Хүүхдэд өдөрт хэдэн удаа. За тэгэхээр махан олны хэмжээ бол ерөнхийдөө өдөрт бол одоо энгийн хэрэглээрээ бид нэр 2 удаа махан ол гэж байгаа. Тэгвэл 2 удаа махан ол идэхдээ идж байгаа махных нь хэмжээ нь хэдвэ гэдгээс хамаарх байхгүй. Тэгэхээр ер нь бол дунджаар хүүхдэд 100 г мах өдөрт идэх нь одоо норм гэж явж байгаа ш. Дунджаар насны ялгаатай өөр байгаа боловч ерөнхийдөө дунджаар 100 г мах гэж байгаа. Тэгэхээр 100 г махыг нэг хүн нь болохоор зэрэг их мах гэж ойлгоно. Нэг хүн нь болохоор ямар бага мах вэ гэж ялж байгаа. Тэгэхээр зэрэг махны хэмжээ хит их байх гэдгээс бол хамаарах биш. Хамгийн гол нь тийм махаар ямар хоол хийж болох вэ гэдэг нь чухал байхгүй. Тэгэхээр хоолны технологи. Тэгэхээр маш бага махаар маш амттай мах их байгаа юм шиг харагддаг хоол хийж болдог. Их махаар хэрнээ ямар ч одоо амт шимтггүй тийм
хоолч бас хийх тийм тохиолдлууд бол байна. Одоо нэг хоолны технологийн хоол одоо бэлтгэдэг хоол хийх арга ухаанаас хамаарат. Тэгэхээр зэрэг аль болох энэ арга ухаанд суралцаж чадах юм бол 100 г махаар бол өдөрт бол хангалттай сайхан хоол хийж болно. Тийм. Тэгэхээр махны тухай бас бид нар дараа илүү наривчилж ярих хэрэгтэй байх гэж байна. Мах бол өөрөө үнэт хүнс. Дотроо шимт хичээлийн агуулмжил өндөртэй үнэт хүнс хэрнээ махыг хэтрүүлэн хэрэглэх юм бол янз бүрийн өвчин үүсэж байгаа. Тухайлх юм бол одоо хорт тавдар судлалын фонд сан гэж ийм том байгууллага дэлхийн хэмжээний байгууллага байдаг. Тэр байгууллага бараг 20 гаруй жил энэ махны хэрэглэн дээр судалгаа хийсэн байдаг. За тэгээд махныхаа судалгааг бол 2009 онд 8 онд ч үлээ ингээд юу яасан баа. Дэлхийд дахнаар зарласан баа. За ингээд бол улаан махны хэрэглээ хитрэх юм бол ерөөсө хамгийн түрүүнд үүсдэг өвчлөлүүд нь юу вэ гэхээр зэрэг бүдүүн гэцний хорт авдар, бүдүүн гэцний хоргоо авдрууд байна. За хөхний хорт авдар, савны хорт авдар гих мэт ийм нөгөө олон хорт авдрууд бол улаан махны хэрэглээ ихтсэнтэй холбоотой үүсэж байна гэдэг нь бол бүр баталчихсан байхгүй. Тэгэхээр мах хэдийгээр ач холбогдолтой ч гэсэн махны хэрэглээг ихтүүлэх юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь бол тодорхой болчихсон зүйл байхгүй. Ер нь бол за тэгэнгუთ одоо энэ телевиз жоохтой одоо лайв үзэж байгаа хүмүүс маань ярина л да. Монголчууд маханд дуртай. Бид нар өөрсдөө их чанартай махтай арт түмэн. Тэгвэл махны хэрэглээг хэтрүүлэх юм бол одоо тэр хүмүүс юу гэж байгаа гэхээр зэрэг монголчууд махаа идэл амьдраад ах хэвээр гэл нэг сүүлийн үед нэг юм яриад улаан махны хэрэглээ хэтэрхээр өвчин үүсдэг гэдэг нь бол тодорхой. Монголчууд тийм их мах иддэг арт түмэн байсан уу гэвэл тийм биш ээ. Түүх бол өөрөө монголчуудыг тийм их мах иддэг байгаагүй. Улирлын ялгаатай хоолтой байсан. Махаа маш одоо өрмөц аргаар боловсруулж иддэг байсан. Хэмжээ дамжаагаа маш их мэдэж иддэг байсан арт түмэн гэдгийг бол одоо түүхийн маш олон судалгаанууд бол харуулсан байгаа. Тийм учраас бид нар зөөр өнөөдрийн яг өнөө цагт бид нар өдөрт 2-3 махан хоолтой махан идчихсэн болчиход байгаа болохоос биш монголчууд бол ийм их махан идчихсэн бол байгаагүй маа гэдэг. Тэгэхээр энэ талаар хэдүүлээ бас дараагийн сэдвүүдээр илүү хамааралтай хүмүүсийг оруулаад бас ярилцаж бас болно гэж бол бид нар бол төлөвлөж байгаа. За дараа нь хүмүүсийн асуусан зүйлүүд нь хоолыг ер нь яаж хийх вэ? Одоо жишээ нь би нэг ээж бол нэлээд урт битсэн байсан. Би одоо ингээл 2 хүүхэдтэй хоол хийх гэхээр зэрэг яг яаж хийх вэ? Яг ямар хүнс нь яах вэ гэдэг дээр өрөөсөө ингээд ойлгохгүй дандаа л бэрхшээл гарч ирээд байна гэдэг ингэсэн байсан. Тэгэхээр хоолыг бол ер нь бол хоол хийх процесс бол тэр хоолны технологи. Тэгэхээр нөгөө одоо өнөөдөр цувь идэн маргааш одоо ногоотой шүл идэн нөгөөдөр одоо банштай хоол идэн ч юм уу одоо ингээл тухайн айлч одоо эзэгтэй чи ингээл дараагийн өдөр нь одоо котлет хийж идэн ингээл нөгөө цэс нь гараад нэг дараагийн өдөр нь гурилтай шүл идэн ингээд цэс гаргацсан байна. Тэгэхээр зэрэг тэр хоолыг боловсруулах технологийн сураал олон янзын хоолыг өдөр болгон ингэж янз бүрээр хийгээд тэгээд бас хоол хийх явцдаа өдөр болгон одоо гэр бүлийнхээ хоолыг төлөвлөх явцдаа нөгөө бидний өмнө яриад байсан үр тарианы төрөл, махны төрөл, хүний төрөл, за ногоо жимсний төрөл гээд энэ нөгөө бүлгүүдээсээ аль болох төлөөллөд оруулаад өглөө өдөр оройныхоо хоолыг төлөвлөж чадчих юм бол энэ бол эрүүл хоолтын үндсэн суурь нь бүрдэж байгаамаа. Харин зүгээр тэр хүний гол яагаад байгаа нь одоо ши би ногоогоо хитэх чанах нь зөв буруу юу гэд ингээд ийм зүйлүүдийг ийм мэдхгүй зүйлүүд тулгараад байгаа юм байна. Тэгэхээр зэрэг бид нар бас ийм зөвлөгөөнүүд одоо өнөөдөр бол энийг бүгдийг ингээд ярих боломжгүй учраас бид нар зөвлөгөөнүүдээ дамжуулж хүргэнэ гэж бол бодож байна. За тэгээ өмнөх лайв дээр бол одоо миний онцолж ярьсан зүйл бол энэ жажлах тухай асуудал байгаа. Тэгэхээр зэрэг аав ээжүүд маань одоо энэ хүүхдүүдтэйгээ холбоотой юм сая ингэ лайвын дараа хэрэг бодохдоо энэ жажлалтыг яаж хадгалах вэ гэдгээ бас жоохон ч гэсэн бодсон болов уу гэж бодож байна. Тэгэхээр зэрэг би дахиад хэлье. Жажлан гэдэг бол хоол идэх, хоолыг боловсруулах, хоолн дотор агуулж байгаа шимт хичээлийн бодисуудыг энэ бие махбодод үр бүтээлтэй ашиглах гэдгийн хамгийн үндсэн үйл ажиллагаа жажилттай холбоотой байгаа шүү гэж хэлхийв. Тэгэхээр хоолыг бол жажилж идэх гэдэг бол илүүдэлжийн үүсгээс сэргийлж болж байна. Цусан дэх энэ одоо дааврын болон дааврын ферментийн зохицуултыг зөв явуулах ч яаж байна. Хэрэгтэй болж байна. Ингээд их олон чухал ач холбогдолтой учраас өнөөдөр заавал хүүхд гэлтгүй ерөөсөө бүх хүмүүс жажлах гэдэг зүйл чухал юм байна гэдгийг ойлгоод аль болох хоолыг жажилж иддэг байх энэ одоо
хүний өөрийн унган одоо юу вэ штэ. Хоол бос одоо физиологийн асуудал шүү дээ. Тэгэхээр энэ унган одоо төрөлхийн хүн болгонд яг энэ зүйлүүдийг маш сайн баримталж одоо хэрэгжүүлдэг болох юм бол илүү эрв. Тэгэхээр өнөөдөр нөгөө дэлхийн нийтээр бидний идэж ууж байгаа зүйлсүүд дандаа хит зөөлөн болоод идэхэд амар ус, жажлах шаардлага хэрэггүй болцсонтой үүдэлтэйгээр маш олон өвчин үүсэж байна гэдэг ийм судалгаанууд ч гэсэн сүүлийн үед маш. Тэгэхээр ер нь хүн төрөлхтний түүх бол энэ их одоо гоё ганган хээнцэр олон ирэм яран зүйлүүд гараад хүнсний салбарын хүнс нийтийн олонний салбарын үүсэл одоо энэ хөгжилтэй холбоотойгоор давхар нэг яваад байгаа зүйл нь ерөөсөө энэ их өвчлөл болж таарч байгаа хгүй. Тэгэхээр хүн анх үүсэхдээ ямар шаардлагууд байсан тэрийг л тэр хүний физиологийн зүйлүүдэд хадгалж явах зайлшгүй шаардлагатай байна гэдэг энэ жажлалт харуулдаг байгаа хгүй. Тэгэхээр жажлна гэдэг бол тэгэхээр хүүхэд төрөхтэй бол хүүхэд төрөхтэй бишэлтэй хоолнд ороод ирэхээр маш их ингээд жажилдаг тийм нөгөө байгалийнхын рефлекс нь байгаад байгаа байхгүй. Хамгийн гол нь тэрийг аав ээж л хурдл гэсээр аа нөгөө жажлах гэдэг зүйлийг алга болгоод байгаа. Нэг талдаа, хоёр талдаа хүүхдүүд нөгөө жажлууртай зүйл өгөхгүй байгаагаас болоод энэ өөрөө буруу явагдчихад байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол хүүхдийг шүдэн бүрэн ургаад ирсэн тэр цаг үед аль болох тийм жажлууртай гэхээр та нараас жоохон зарим нэг хүмүүстэй ярьсан буруу ойлгоод байна гэж утас. Жажлууртай гингууд хүмүүс одоо жишээ нь махан жоохон хатуу байх ч юм уу тиймэрхүү юм бод. Тийм биш. Махыг бол нөгөө сайхан чандагаараа чана хамгийн гол нь боловсруулдагаараа боловсруулна. Тэгтээ хамгийн гол нь тэрийг мах гэдэг бол нөгөө жажлуур. Тэгэхгүй бол бүгдийг машинда тавьчихар зэрэг нөгөө тэнд асуудал үүс. Тэгэхээр жажлах тийм юмтай хоол байхаа гэдэг зүйл чухал байна гэж хэлэх гээд байна. За тэгээ хүүхд маань өөрөө нөгөө жажлалт гэдгээ сайн хэрэгжүүлээд эхлэх юм бол хоол ундаа сайн шингээдэг. Нөгөө фермент дааврын цогцолтой хоол уусруул хэрэгтлэн цогцолцоонууд нь зөв ажиллаад ирэхээр илүү эрүүл мэндэд нь сайн. За тэгээд дээр нь эрүүний одоо хөгжил сайжраад дээр нүүр амны бүтэц зөв болоод ирнэ. За тэгээ хоол уусруу сайжраад ирнэ. Дээр нь оюун ухааны хөгжил ч гэсэн сайн нөлөөтэй гэдэг юм судалгаанууд бол байна. За тэгээ энэ жажлах гэдэг юм хүн төрөлхтний ганцхан бидний хувьд биш шүү дээ. Монголчуудын хувьд биш шүү дээ. Ерөөс ингээд дэлхийрээ нэг юм жажлалт гэдэг зүйлийг хийхдэггүй дандаа юм зөөлөн, цутан одоо ийм хоолнууд руу ингээд шилжээд ирэхээр зэрэг жажилт хийхдэггүй байснаас болоод одоо би бол энэ мэдээг хамгийн анх 90-ад оны сүүл 2000 оны ихээр шүдний эмчнэрийн юунаас бол сонсч байсан л да. Тэгээд одоо бол нөгөө Чарльз Дарвины хүний эволюцийн онол гэдэг зүйл байсан ч юм уу байгаж юм гээл зөндөө одоо дарвинизмыг эсэргүүцдэг юм бүлгүүч гэсэн ингэ байгаа да. Гэтэл тэрийг Дарвины хүний үүслийн онол чухал зөв үний юм байна гэдгийг энэ одоо миний хэлэх гээд байгаа зүйл баталсан гэж бас зарим шүдний эмчнэрийн одоо эрүүн нүрийн эмчнэрийн ярьж байгааг бол би сонсч ирсэн. Бас ийм зүйл уншиж ирсэн. Тэгэхээр нэг зүйл нь юу гэхээр одооний хүүхдүүдэд нөгөө 25-ны актаараа гэдэг зүйл ургахаа болсон. Тэгэхээр хүн бол 32 цагаан шүттэй биш 28 цагаан шүттэй болж хуурж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг хоол хүнсний хэрэглээний өөрчлөлттэй холбоотойгоор хүнд өөрт нь эволюц явагдаад нөгөө жажлахад хэрэгтэй байгаа араа шүднүүд сүүлийн үед ургахаа болж эхэлж байгаа юм байна л да. Тэгээд нөгөө хамгийн сүүлийн тэр нөө 20 гараад 18 наснаас хойш ургадаг байсан тэр хойдлын том араанууд ургахгүйтэй холбоотойгоор энэ хүмүүсийн эрүү ингэж жижигрээд тэгээд би бас нэг эрдэмтний ярьж байгааг сонсч байсан л да. Тэр юу гэхээр одоо ерөөс дэлхийгээрээ нэг юм нэг адилхан төрхтэй болоод байна. Одоо эрүү нь богинохон нэг иймэрхүү байдал үүсээд байна. Тэгэхээр дэлхийн бүх хүмүүс одоо хоорондоо их төстэй болоод байна. Өмнө нь бол ингээл одоо шинэ энэ бол яг хятад хүн байна, энэ хүн бол одоо Лаос байна, энэ Америк байна, энэ Монгол байна гэдээ ерөөхдөө бас нэг хараад мэддэг байсан бол одоо ингээд нэг тийм ижилсэлт рүү яваад байгаа чинь бас энэ хоол хүнстэй л холбоотой байна гэсэн тийм зүйлүүдийг бас сонсч байсан. Тэгэхээр зэрэг ажил. За тэгэхээр хүний эволюц бол одоо тэгээ 28 шүттэйгээ явна гэдэг бол одоо тэгэл эргэшгүй процесс бол явж л ах шиг байна да. Одоо залуучууд одоо энэ шүдний эмчнэрээс асуух хэлнэ. Ер нь бол сүүлийн үеийн хүүхдүүдэд залуучуудад 25-ны актаараа бол ургахаа болцсон. Тэгэхээр тэд нар бол 32 шүттэй биш 28 шүттэй болсон. Тэгэхээр энэ эцсийн дүндээ юунаас болж юм тэгэхээр жажлахгүй болсон. Жажлах тэр процесс хэрэггүй болсон дандаа хоол хүнс нь тийм болсон учраас. За тэгээд дараагийн нэг бас жажлалтай холбоотой зүйлүүд бол энэ нойр булчирхайн өвчлөл, цөс мэс гэдэг энэ олон одоо шүүрэлтэй холбоотой үүсэж байгаа энэ одоо шүүрэл гаргадаг эрхтнүүдийн энэ өвчлөлүүд бол бас энэ жажилттай холбоотой байна. Тэр үедээ цусан дахь глюкозын
одоо төвшин ч гэсэн энэ жалилттай холбоотой байна гэдэг ийм сүүлийн үеийн маш олон одоо эрдэмтдийн судалгаа илүү бас судалгаа бас их өргөн хүрээтэй орж байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн одоо хэрвээ энэ зүйл дээр ихтгэл үнэмшил чинь төрөх юм бол ер нь бол төрөөсэй гэж бол би бодож байна. Ингээ явах юм бол та бүхэн одоо хүүхдүүд айл болох бага наснаас нь жажлуулдаг тэр рефлексийг яг алдуулахгүй байх. А өөрсдөө ч гэсэн хоолыг жажилж иддэг байх. Тэгээ ер нь бол одоо 20-с дээш удаа жажлах гэдэг асуудал. Тэгэхээр одоо ингэж ажиллаад эхлэх юм бол та нар чадахгүй. Хэцүү. Юу хорж ажиллах вэ? Бараг 5 ингээд ирүүн хөдөлсөн болоод ингээд явчихж байгаа. Тэгээ яг энийг шийдэх гэж нөгөө дэлхий дээр бохох гэдэг юм үүссэн л дээ. Тэгэхээр бохвол нөгөө хоол идсэний дараа хэдхэн минутанд ажиллаад ингээд явах юм бол амаа цэвэрлэх дээр нь ажилтыг гүйцэхэд шаардлагатай байна гэж үзэж байгаа. Харин өглөө хоосон үедээ хоол идэг үед бохыг их хэмжээгээр ажиллах юм бол ажилт явагдаад харин шүүрлүүд явагдаад идэг. Тэр үүднээсээ бас эрүүл мэндэд хоосон бохч ажиллах бол муу гэдэг учир нь бол энэтэй холбоотой байдаг. Тэгэхээр бид нар амьдтыг мэдчихэж байна. Одоо үхэр хонь ямаа гэж хажуудаа монголчууд мал ачуудаа ойрхон байдаг усууд. Ингээд харахад бол тэд нар ямар их тэр өвсийг хийчихэд ингээд ажиллаад идэг үлээ те. Тэгэхээр жажлна гэдэг бол өөрөө нөгөө хоол уусруулах процесс явагдаад байгаа учраас тийм жажилт гэдэг чухал гэж үздэг байна. За ингээд энэ яриагаар өмнөх нөгөө хүүхдийн холбоотой хэсгээ дуусгая. За одоо бол бид нөгөө өнөөдрийн сэдэв болох нөгөө юутай эрүүл хүнс гэж юу юм бэ гэдэг. За эрүүл хүнсний асуудал бол нэлээд олон юм юугаар явна. Дараалтаа ингээд араасаа юм олон сэдвэр олон одоо удаагийн ийм юмар эрүүл хүнс гэдэг талаар ярилцах болов гэж бидний хувьд бол бодож байгаа. Миний хувьд ч гэсэн ингээд за тэгэхээр өнөөдөр бид энэ нэр томьёоны асуудал дээр нэг ойлголт авчих юмсан гэдэг юм бодолтой байж байна. Тэгэхээр зэрэг эрүүл хүнс гэдэг зүйл. Тэгэхээр эрүүл хүнс гэдэг нэр томьёог шүүмжилдэг Монголын одоо хүнсний салбарын эрдэмтэн том эрдэмтэд ч байгаа. Юуг та нар эрүүл гэж хэлчихэд юуг нь эрүүл биш гэж хэлэх гээд байгаа юм бэ гэдэг ингээд. Тэгвэл одоо дэлхийгээрээ нэг эрүүл хүнс гэл яриа сурчих шиг боллоо. Монголд ч гэсэн анхан эрүүл хүнс гэдэг байгаа. Тэгэхээр нэг талтаа бас зөвлөдөө ямрын эрүүл гэж хэлчихэд ямрын эрүүл биш гэж хэлэх гээд байгаа юм бэ гэдэг ингэж байгаа. Тэгэхээр энэ эрүүл хүнс гэдэг юмны цаана юу яваад байгаа вэ гэхээр эрүүл хүнс гэдэг бол хүний эрүүл мэндийг дэмждэг, хүнд хэрэгтэй шимт хичээлийн бодисуудыг агуулж чаддаг тийм хүнснүүдийг эрүүл хүнс гэж хэлж байгаа. Эрүүл мэнд өөрөөр хэлбэл тэр хүнснүүдийг идэж ууснараа хүн эрүүл мэндэ хамгаалж чадна. Өөр хүн гэдэг амьтан бол эхлээд өвчтөй байдаг гэж бид нэр яриад байна. Хүн бол ээжээс төрөхдөө эрүүл төлдөг. Онцгой хэдэн тохиолдлуудаас бусад тохиолдол эрүүл төрж байгаа. Тэгэхээр эрүүл хүн яаж эрүүл мэндэ хамгаалж явж энэ амьдралд аз жаргалтай амьдрах вэ гэдэг нь өөрөө асуудал. Тэгэхээр тэр эрүүл мэндийг хамгаалах процесс нөгөө тусуулдаг тийм хүнснүүдийг эрүүл хүнс гэж нэрлэж байгаа байхгүй. За тэгээд их дагалдаад олон хүнснүүдийн асуудал байна. Био хүнс, эко хүнс, органик хүнс гэдэг ингээ олон ийм асуудлууд бол байж байгаа юм. Тэгэхээр зэрэг ер нь эдгээр бол бүгдээрээ тэр эрүүл хүнс гэдэг анилал, эрүүл хүнс гэдэг тийм том малгаанд орно явах гэдэг. Тэгвэл эко хүнс, органик хүнс гэдэг бол хоорондоо жоохон ялгаатай. За био хүнс гэдэг бол ч гэсэн бас тийм. Био хүнс гэдэг бол ерөнхийдөө хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой. Одоо үндсэндээ эко хүнс гэдэг хоёр бол баг ойролцоо ойлголт юм а гэсэн юм тайлбарууд бол байна. За тэгээд энэ бүх үгнүүдийн тайлбарыг бол одоо олон улсад гаргаад ингээд энэ үгнүүдийн тодорхойлолтуудыг гаргаад энэний дотор яг юуг ойлгох вэ гэдэг ингээд тодорхойлолтууд бол ихэнхдээ бичсэн байж байна. А тэгтээ хоол хүнсний асуудал бол дандаа маргаан дагуулдаг учраас энэ одоо дэлхийд дээр гаргасан тодорхойлолтуудтай санал нийлдэггүй бүлэг хүмүүс ч гэсэн өнөөдрийг бол байжлаа. Тэгтээ ерөнхийдөө тэр хүнсэнд бол тэр тодорхойлолтуудад нэг дор нэгдэх ёстой. Тэгвэл ойлголт өөр яваад байгаа юм бол энд асуудалтай байхгүй. За тэгэхээр эко хүнс гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр зэрэг эко хүнс гэхээр эко гэдэг бол орчин. Экологи гэдэг бол орчин зүй гэсэн одоо монгол хэлний тайлбар тойлон тэгж орчуулсан байгаа. Орчин зүй. Тэгэхээр тухайн орчинтой. Тэгэхээр зэрэг тухайн тэр өвс ургамал тэр амьтан амьдрахын тулд тэр маань өөрөө ургаж нөгөө хүнсэнд хэрэглэгдэх хүртлээр явахын тулд тэр яг тэр байгаль орчин тэр одоо уус, агаар, салхи, нар, хөрс одоо юу гэдгийг тэр юмнууд нь шаардлагатай байдаг. Тэр зүйлдээ л ургаж өсөж ингэж яагаад тэр хүнсийг эко хүнс гэж бол ерөнхийдөө хэлээд байгаа. Тэгээ эко хүнс болгон
органик эко хүнс бол органик хүнс юм уу гэхээр зэрэг бас тийм биш. Тийм. За тэгэхээр органик хүнс гэж юу юм бэ гэхээр органик хүнс гэдэг бол тодорхой нэг стандартад одоо захирагдаж байгаа илүү тийм тодорхойлт нь илүү тийм одоо индикатортай үзүүлэлтээр шалгуур үзүүлэлтээр хангагдаж чаджаа тийм зүйлүүдийг органик хүнс гэж бол. Тэгэхээр органик хүнсийг бол тухайн улс жишээ нь Америк органик хүнсийг өөр индикаторт өөр жоох те яг өөрийн индикаторууд байна. Европын холбоо өөрийн индикатортай байна гэх мэт ийм зүйлүүдийг бол органик хүнс гэж. Тэгэхээр органик хүнс гэдэг бол одоо янз бүрийн одоо юу яагаагүй одоо химийн нэмэлтүүд хэрэглээгүй хажуу талаас нь одоо ургалтын төрөсгөч юм уу янз янзын зүйлсүүд хэрэглээгүй одоо хэрэгэлсэн байсан ч гэсэн илүү биологийн одоо байгалийн гаралтай тийм бордоо юмнууд хэрэгжилчихсэн тэр нь өөрөө хүлээн зөвшөөрөх төвшөндөө байж байгаа тэрийг шалгахад яг тэр одоо шалгуураа хангаж байгаа тодорхой лабораторид үзүүлээд ингээд тэр үзүүлэлтүүд нь гарч ирэх тодорхой одоо шалгуураар орчихсон тийм хүнснүүдийг органик хүнс гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр органик хүнсчвэ эднэр бол бүгдээрээ дандаа лабораторийн юунуудаар үзүүлэлтүүдээр батлагдчихсан тийм тохиолдол яаж байна. Түүнээс биш зүгээр нэг хин нэгэн хүн энэ бол одоо тэнд байгаа ийм органик хүнс байна гэдэг ийм зүйлүүдийг ярьснаар бол энэ илэрхийлэгдэхгүй. Хэдийгээр байгальд байгаа ч гэсэн байгальд байхдаа өөрөө хорвоо чанартай, өөрөө тэр ургаж байгаа хөрсөн нь асуудалтай. Магадгүй байгаль цаг ураас болоод орчноосоо болоод ингээ янз янзын одоо хортой болчих одоо хүний эрүүл мэндэд ээлгүй болчих тийм тохиолдлууд бас байна л да. Ургамал гэдэг бол бас өөрөө их хоруу чанар их агуулсан байдаг учраас тэр бүрийн одоо ургамал болгоныг идэж унах гэдэг бол бас боломжгүй. Тэгээд мянган жилийн өмнөөс ургамал өнөөдрийн ургамал энэ төр ч гэсэн бас экологи өөрчлөгдөд байгаа учраас тэрийг дагаад бас ингээд өөрчлөгдсөн байх боломжтой байдаг учраас ер нь хүнсний зүйлүүд бол маш нарийн лабораторийн шинжилгээ за яг үзүүлэлтүүдийг хангасан байна гэдэг дээр бол хатуу тогтсон байдаг юм аа. За тэгэхээр эрүүл хүнс гэдэг бол ерөнхийдөө та бүхэн тавчгандаа юу гэж ойлгох вэ гэхээр зэрэг нэгдүгээрт өөрөө химийн нэмэлт буюу одоо янз бүрийн нөөшлөх, нас уртасгах, одоо тий хадгалтын хугацааг уртасгах, гойгаан өнгө санг оруулах гэх мэт янз бүрийн одоо экотой тийм химийн нэмэлтүүд нэмээгүй байх нь өөрөө их чухал байж байгаа. За тэгээ өөрөө пестицид, гербицид болон антибиотик гаднаас тийм нөгөө тэр одоо хүнсийг бэлтгэхэд янз бүрийн юм гадны одоо нөлөөлөл ороогүй ийм хүнснүүдийг бол эрүүл хүнс гэж хэлж байгаа нэг бүлэгтэй. Нөгөө нэг эрүүл хүнсний нэг одоо бас авч үздэг үзүүлэлтүүд нь тэр хүнс нь өөрөө өөх тосны агуулмж нь хит их байхгүй хэвээр, чихрийн агуулмж нь хит их байхгүй хэвээр гэсэн ийм ойлголтууд бол бас орж ирж байгаа. За тэгээд энэ одоо юунуудыг хангахын зэрэгцээгээр тэр хүнс өөрөө уурга өөхтөс нүүрсэс гэх мэт энэ үндсэн шимпанзууд байхын хажуугаар аминдын эрдэс бодис, биологийн идэвхт бодис, за эслэг гэх мэт ийм ховор одоо хүний биед чухал нөлөөл үзүүлдэг ийм олон төрлийн шимт ижилийн бодисуудыг агуулсан ийм хүнснүүдийг эрүүл хүнс гэж бол нэрлэдэг амаа. За тэгэхээр зэрэг ер нь бол ихэнх жимс ногоонууд за махны төрлүүд булчин махнууд яг булчин махнууд за сүү цагаан эдэний зарим төрлүүд нь л юунд эрүүл хүнс гэдэг англид бол бүрэн орж ирж байдаг. За дээр нь самрын төрлүүд орж ирнэ гэх мэт юм. За эрүүл бус хүнсний гол төлөөллүүд бол өнөөдөр бидний амьдралдаа маш их хэрэглээд түгээмэл хэрэгэлдэг болсон хүнснүүд бол эрүүл бус хүнсний бол англид орж ирээд байгаа. Тухайлх юм бол одоо интернет рүү та бүхэн ороод үзэх юм бол одоо таныг алж болох 10 одоо эрүүл бус хүнс гэл ингээд тэр жагсаалт нь гарч ирэхэд тухайлбал энэ дотор өнөөдөр бид нар хүүхдүүдээ хийдэг нөгөө хэдүүлээд байгаа чихэрнүүд орж ирнэ. Мөхөлц заримнууд орж ирнэ. За нөгөө бүх төрлийн ханс усруулсан хоолнууд орж ирнэ. За тэгээд ийм олон төрлийн юмнууд бол орж ирдэг. Эдгээр бол бүгдээрээ эрүүл бус хүнс гэдэг англид бол ордог юм аа. За ингээд дараагийн юунаасаа бид нар яагаад чипсийг эрүүл бус хүнс гэж үзээд байгаа юм. За яагаад энийг эрүүл бус хүнс гэж үзээд байгаа юм бэ гэдэг ийм бүтээгдэхүүн тус бүр дээр нь
тайлбарлаад явах уу гэж бодож байна. Тэгэхээр зэрэг тухайн тэр бүтээгдэхүүн өөрөө тэр нэрнээс одоо дорж гэдэг хүн ийм байна гэдэг шиг яг энэ бүтээгдэхүүн эрүүл бусаа гэж бол хэлдэггүй. Хамгийн гол нь тэр бүтээгдэхүүний дотор орсон зүйлүүд нь эрүүлийн мэддэг дэмждэг байна уу, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна уу гэдгээс хамаарат энэ бол эрүүл хөөс, энэ эрүүл бус байна. Junk food байна гэсэн ийм зүйлүүдийг бол ярьж байгаа. Тэгэхээр junk food гэдэг үгийг өнөөдөр Монголд ерөөсөө орчуулаагүй байгаа болов уу гэж би бодож байна. Тэгэхээр junk гэдэг үг нь өөрөө бол та нар мэдж байгаа шүү дээ. Энэ бол ер нь бол хэрэгцээгүй, ямар нэгэн ач холбогдолгүй, ерөөдөө хог гэсэн утгатай үг байхгүй junk гэдэг үг нь. Тэгэхээр зэрэг хог буюу одоо энэ бол ямар нэгэн тийм хэрэггүй зүйл байна л гэсэн ийм л зүйтэй бол явж байгаа. Тэгэхээр зэрэг тийм хэрэггүй гэж англилд ороод байгаа хоол хүнсүүдийг одоо түгээмэл хэрэглээд байгаа нь өөрөө эрүүл мэндэд бас их сөрөг нөлөө үзүүлээд байгаа. Гэхдээ тэр нь тухайлбал би нэг жишээ хэлчихэд энэ лайв дуусгах гэж бодож байна. Тухайлх юм бол пицца. Пиццаг нэг хэсэг нь бол эрүүл бус хүнсд оруулаад идэг. Гэтэл пиццаг юугаар хийсэн бэ гэдгээс хамаарал пицца эрүүл бусд орно гэхээс биш. Одоо эрүүл сайхан бүтээгдэхүүнээр пицца хийх юм бол энэ бол эрүүл. Одоо шинэ Италийн өөрийнх нь уламжилт пицца бол эрүүл. Одоо харин энэ одоо дэлхийр нэг бүрхээд байгаа пицца бол өөрөө тэр пиццаг хийж байгаа орц найрлагууд нь өөрөө маш их одоо химийн нэмэлттэй, өөх тос ихтэй, давс ихтэй. За ингээл их олон юмнууд орсон учраас нөгөө пицца өөрөө эрүүл бус хүнсний англилд орчод байгаа гэсэн утгатай. Тэгэхээр зэрэг юу орчхороо одоо чинь пицца эрүүл бус болчиход байгаа. Яг яачаар нь эрүүл бус гэж хэлээд байгаа. Ямар үйл нь эрүүл гэж хэлэх юм бэ гэдэг зүйлүүд дээр хэдүүлээ дараагийн лайвуудаар илүү дэлгэрүүлж ярья гэж бодож байна.